Энэ техникийн нөхцөл өгөх хугацаагаа ингээд яг барилгын сезонтойгоо уялдаж бид нар өвлөн аваад төлөвлөө зураад ингээд явдаг баймаараа нэг. Энэ одоо 2009-10 оны үед нэг ийм шийдвэр гарц тэ. Тэгээ энэ ийм ингээд тогтцсон. Энэ болгоны шалтгаан нь ерөөсөө юу гэхээр техникийн нөхцөл өгөх ямар ч боломж байхгүй юу? Эрчим хүчний хөвч төр, дулааны хөвч төр бүгд дууссан. Тэг би өнөөдөр та хэдтэй илүү яг ингээ бодтой юм яриа гэсэн тэгээд та хэд маань болохоор одоо нөхцөл өгөөч бид нар ажиллаа явуулъя гэд Улаанбаатар хот чинь дулааны ямар ч нөөц байхгүй. Эрчим хүчний ямар ч нөөц байхгүй. Цэвэрлэг байгууламж руу явуулах энэ зүүн талдаа ийшээ явах шугам сүлжээний бүх нөөц чинь дууссан. Одоо тэгээ хэдүүлээ энийг л яриа гэж би одоо өнөөдөр уг нь цуглаж байгаа байхгүй юу? Одоо тэр Яармаг авийнхын барилгаа явуулъя гэвэл хоттой хамтраад жижиг оврын одоо дулааны тэр тархмал их усрыг цуг барья гэд одоо оролцоо гэвэл бүгдэнд нь техникийн нөхцөлийг манайхан өнөөдөр өгье гэж. Байхгүй юм хэдүүлээ хамтдаа бий болгоё л гэдэг л юм ярьж байна. За сая энэ хамгийн сүүлд ярьсан залуу маш зөв юм ярьсан. Арцтын ам, энэ зайсангийн ам, Багтангэрийн ам хөрхөө зүүн тийшээ одоо юу вэ? Одоо орон суудлын тойроод битүү байж мэрдсэн. Энэ бүгд байгаль орчны яамны одоо үе үеийн сайдрын бизнес. Би одоо намайг үгүйсгэж хинч хэлж чадахгүй. Бүгд 8 хэлсэн. Бүгд авилга авсан. Бүгд энэ газрыг өгсөн.